эрчил Монгол компани татан болгол сайн тоо компани болж харагдаж байгаа юм шиг болж өнөө бид эрчим хүчний салбарт бол ажлын давхар хийдлийг бий болгож байна. Олон толгойд хариуцах эзэн үйлчлдэг асуудал болохоор 3 дугаар цахилгаан станц дээр дэлгэрэлт болсон. Эцэст нь хариуцлага тооцоолохоор ТЭЦ-3-ын удирдлагыг эрчилт Монгол хэрэгжүүлээд байгаа 34-34-өөс салгасан. Хариуцах эзэн болохоор нийт 3.5 тэрбум төгрөгийн өв өсгсөн. Өв зээл үүсгэдэг бүтэц байж болохгүй гэж шаардлагатай явж байгаа. Мэдээж энэ компани маань нэлээд санаачлалтай ажиллаа тодорхой ажлууд хийсэн. Гэхдээ эцсийн үр дүн өөр санхүүгийн үр дүн гэх хэмжээтэй. Тоо худлаа хэлдэг гэдэг юм. Тоо алдагдaltaй бол тийм компани орчин тогтнох шаардлага. Тоо өрөө өсгөж байгаа бол тэр компани орчин тогтнох шаардлага татан болгох ёстой. Ахаад илүү өөр үйлдвэрлэхээс нь. За энэ чиглэлийг бусад олон компаниудаар барьж ажиллана. За энэ компаниг татан болгосноор хэн хариуцгаа мэдэхгүй, хэн хариуцлага хүлээх тодорхойгүй олон толгойтой байсан эрчим хүчний салбар зэгцэнд орж чигцэр хөдөлгөөн тууштай хийж эхэлж байгаа. Мэдээж өмнө нэлээд зэгцлээд удирдлагын тогтцоог сайжруулаад оновчтой тогтвортой хөрөнгөний хяналттай бүцээрээ болгож нэлээд шаардж үзлээ. Амжилтанд хүрсэнгүй ингээд татан богдож байна. За нэгдүгээр эрчил Монгол компани татан болголоо. За зүг байна. За энэ Зандчтэр ерөнхий сайдын өөрийнх нь албан ёсны пэйж дээрээс харууллаа. Дахиад харуулж байна. Өөрийнх нь албан ёсны пэйж шүү. Ажлын давхарлыг хийдэлтэй эрчилт Монгол компаниг татан буулгалаа гэж зүг байна. Зэгцэр хөдөлгөөн подкаст. Замны про ингээ ажлууд болж дэмжчихэд лайк шат чи. Яа. Угсаа шеэр хийцэн байгаа би. Тэ шеэрлсэн штэ. Хараа. Баталцуулахаар ТЭЦ-3-ын баталцуулахаар. Тэ би шеэрлсэн багаз. Одоо Эрдэнэс Монголыг татан буулга 754 төгрөг хэмнэж эрүүл мэнд боловсролын салбараа өөдөн тат. Сая хөтөлцөмийн жохоо хээг компанид маш ноцтой үйлдвэрийн ослол гарч нэг хүний биеийн байдал үхэл амьдралын зааг дээр байна гэж байна. Бас ослол гарчлаа. За энд хөтлөөс энэ хөтлийн уурхаан залуу ирлээ. За юу болсон ахын дэнэш? Тэний юу суултанд одоо дэмжиж өөрөн биеэр оролцоо бүрэлдэхүүн байж байгаа. Маргааш юм суултанд нь бол оролцсон. За тэгээд сая бол харамсалтай 16 цаг үед манай үйл Харуултаахан да. За би фестээр Чи фестээр оролцсон уу? бисээ пост тавьсан тий. Хийж авчихлаа. Тэгээ шинэх чиглэл огт хоёр юу лээ? Хурцлах өгтөө. Хүрэл чулуун тий. Тий. Энэ аж тослсон. Ер нь бол Надаас харуулах санаа. Гамбатар гэдэг хүн ажил томилогдсоноос хойш бол ер нь үйлдвэртэй 3-4 удаа. За энэ ингэсэн байна. Аль чи бас харуулах. За энэ Эрдэнэс Монгол компани бас ингээд яг энэ нөгөө 100 баахаа юу яасан шүү дээ манайхаа. Цахилгаан станцууд хэлбэрсэн шүү дээ. Тэрэн шиг ингээд тэр чи Эрдэнэс Монгол гэж компани байгуулад эзэнгүй хийлгүүдэл заа гээд дадаага ерөнхийдөө ярьлаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо энэ Эрдэнэс Монгол гэж хийцгүй компаниас болоод энэ даваа далайгийн Батцуур хөш новшоо гэсэн биз дээ чи мөн үү? За энэ захирал нь энэ Эрдэнэс Монголын ундрмын томилсон хүмүүн үү? За энэс болоод ингээд нэг хүн ингээд чадрах дээрээ тулаад байна хараа. За энэ дамп бол Наба 100 хэдэн саяын дампыг 300 хэдэн саяар шахацсан дамп гэж байгаас мөн үү? Тий. За энийг АТА-гийн туссан шалганы үз хараа. Энэ өнөөдөр гарсан осол. Хөдөл ингээд шахааны дипломгүй боловсролгүй стандартны шаардлага хангахгүйнийг Эрдэнэс Монгол гэж толгой томилснаас болоод ингээд хүн өглөө нэг жолооч үхэл амьдралын цаг дээр одоо Улаанбаатарт ирж байна гэж дөнгөж саяын залуу ингээд мэдээлэл орууллаа. Facebook дээр мөн үү? За тэгээ маргааш одоо энэ нэгдэхийн тулд энэ нөхдүүдийн постерыг хэвлэлсэн байна. Гар энэ зардлуудын бариад ирсэн тэ 4-р улирлын цэвэрлэгээний материал 11 сая. Ой. Энэ араа туузын хангамж гой шааж байгаа шүү дээ. Хэдөө 16 сая. Шууд худалдаа авалт. За энэ араа өөрийнхөө найзыг энэ гөлийг суулгаач 35 саяын цалинтай 12 саяын цалинтай ажилд мундаг авсан мөн үү? Тэгсэн мөртлөө хуулийн зардал тэнд байгаараа. Ингээд энэ лоозыг барай явчихна. Энэ бол ангийн найзаан сонгон шалгаруултгүйгээр ажил даван эрүүгийн хуулийн 22 дугаар заалт зөрчиж нэгэндээ давуу байдал олгосон. Энэ бол шоронд явах зүйл заалт. За энэ яасан. Монгол банкнд хамт амжилт байсан найзаан сонгон шалгаруултгүйгээр ажил даван эрүүгийн хуулийн 22 дугаар заалт зөрчиж нэгэндээ давуу байдал олгосон гэж. Төслийн удирдлагын газрын дарга. Хулгайчуд ямар юм төсөл байна? Болгочингуудаа хай. Гэрээ хэлцээр орчуулга судалгаа гинэ. За эднэрийг бариад ингээд маргааш энэ дүүнэртэйгаа чи өглөө
жагсаалж байгаа үү те. Энэ юунд ирж байгаа тийм ээ. За ингээд хэвлэлцэн байна. За тэгээд хаш ерөнхий сайдаа Сандистр ерөнхий сайдаа за энийг дахиад харуулна би лайв болгоно да. За энэ одоо энэ Эрдэнэс Монголыг татан буулга жилд эдгээр компаниудаас за ёо 754 төгрөгийг сорж ийшээ хийж байгаа. Энэ хулгайчууд тий энэ сая цемент жоход тослолчлоо энаараа. Энэ 2% нь авдаг байхгүй. За энүүгээр ингээд зүгээр л бодъё л да Улаанбаатар хотын тий нэг 8000 асрах сувилагч нарыг цалингийн сая 500 мянгаар нэмэгдүүлэхэд сарын 12 тэрбум төгрөг 12 тэрбумыг 12 сар буюу 1 жилээр бодоод үзэхээр тийм ээ 12 тэрбумыг үржүүлэхээр 144 тэрбум төгрөг буюу 750-ийн тий одоо 7-ны 1 нь ийш явж боддоо. Тэгээ энийг татан буулга ерөнхий сайд тий одоо эдгээр компаниудыг би банк хэлнэ. Энэ уул уурхай яам ингээ тий бодлого шийдвэрээр мэрэгжлийн зөвлөгөө өгнө. Ашигт малтмалын хэрэглэх газар ингээ геолог хайгуул тий хариуцна. Мөн үү? Үндэсний аудит ерөнхий газар санхүүгийн хянана. Татвар ерөнхий газар санхүүгийн хянана. Авилгалтай тэмцэх газар тий хянана. Цагдаагийн ерөнхий газар гэмтэрэг гаруул хариуцна гэдэг. Энд чинь байна шүү дээ. Тэнгүүтээ засгийн газрын доор засгийн газар хэрэглэх газар тэгээд төлөөлөл өдөрт зөвлөгөө 9 гишүүнтэй бям цогтын найз 9 гишүүний дарга. Тэгээд Эрдэнэс Монгол Эрдэнэ төлөвлөрөө давхар тууцтай төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж бас олон тэрбумын төсөвтэй ойлгомжтой юу? Энийг баян харуулнаа. За ерөнхий сайдаа асуудлыг зүгээр өмнөх ерөнхий сайдуудаас өөр ажиллая гэж бодож байгаа бол иргэдийнхаа тавьж байгаа шаардлагыг биелүүл тий хийцгүй байна даваад алаачим маргааш өглөө очиж таны цонхны доор лойцсон барьж орилно. Тан дээр бас одоо энэ Эрдэнэс Монгол энтрийг татан буулгаж байгаа зөв байна, дэмжинэ. Би лайвдсан. Яг та нар нэг мөнгө эрдний лайвдсанаар татан буулгачиж байгаа биш энтергээд өөр төр ноох гээд байна үгүй юу? Тийм байхгүй. За ёо. Иргэдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаараа ерөнхий сайд зандын шийтэр сайдаа. Бас зөв байна. Одоо ингээд Эрчис Монгол гэж эрчим хүчний компаниудыг хариуцдаг компани гарч ирээд бас л нэг 10 тэрбум төгрөг идэж уугаад явчлаа. Хариуцлага байхгүй. Гятад бол наадвал чинь өргүү зардлагад бүгдийн шорон даваач хийцэн байгаа. Монгол толгойг нийлүүлээд мятад зарим нөхдүүдийг наваачаад даргаар шаацсан гэж байна. За ингээд энэ Эрдэнэс Монголыг татан буулгал би тэмцэнэ. Байнгын тэмцэнэ. Тэг тэмцэж татан буулгана. Тэг барилга хөгжлийн төв дээр бас трактор компани механикийг авчаад барилгын зөвлөх инженер, ерөнхий инженерийн шаардлага хангах ёстой суудал дээр хангахгүйгээр тавьдсан. Одоо барилга дээрээс стандарт ус барилгууд дээрээс асар их иргэд унж бэртэж осол аварт орсон байлээ шүү. Ерөөсөө Монгол хариуцлагын зууд дүүрэлцсэн. Үнэн шүү дээ. За ерөнхий сайдаа тэгээд юу вэ? Иргэдээс зөвлөгөө аваа. Тэ. Би танд тэ цалингүйгээр мөн үү? Тэ. Цаг наргүйгээр тэ зөвлөе. Та ч нөгөө парламентаар иргэдийн ирүүлсэн 100 мянган саналаар хууль санаачлна гэдэг л үү? Хэрэггүй. Миний лайвыг 100 мянгаараа үзэж байна. 100 мянгаараа иргэд санал гаргаж байна. Иргэдийнхээ саналыг л одоо засгийн газар дээр нөгөө зэгцрэх хөдөлгөөнөө хийгээд хууль батлаханд дүүрч энийг ажил хэрэг болгочих. Миний ерөнхий сайдаа, бидний ерөнхий сайдаа дарга нарын цог цөөл. Монгол дарга нар олон байна. Дарга нар өндөр цалин авж байна. Дарга нар даам гарч байна. Дарга нар данкайж байна. Дарга нар занкайж байна. Дарга нар гадаадаар зугаалж байна. Дарга нар ямбалж байна. Тэ. Дарга нар тансаглаж байна. Тэгэхээр дарга нарын тансаглалыг хасмаар байна. Нэр яруу найраг шүлэг шаачмаар санагдаад байна үгүй юу? Онгод ороод байна үгүй юу? Тэ. За тэгээд маргаашнаас эхлээд бидэнтэй нийлж 754 төгрөгийг хэмнэж эрүүл мэнд боловсролынхаа салбарт зарцуулан эмчнэр багш нарын цалин нэмэгдүүлэе гэж бодож байгаа бол бидэнтэй нэгдээр үндсэн хуулийн заасны дагуу үзэл бодлоо илэрхийлж хийцгүй эдэн улгаачдыг татан буулгаж улсдаа 754 төгрөг хэмнэж эрүүл мэндийн салбараа хөөдөн татъя. Эмчнэр багш нарын цалин нэмье. Тэ. Өнөөдөр хөөрхийн захын оролдоор энэ манай гэр оролт байдаг сургуулиудыг одоо багш нарын дутагдaltaй болж байна. Яг гэвэл цалин бага. Хувийн сургуулиуд одоо сайн багш нарын мөнгөөр зудаад аваа явуулсан гэсэн. Боловсролын салбар чинь дампуурч байна. Тэ. Боловсролын салбар дампуурснаас болж хүүхдүүд бие бинийгаа булиж байна. Тэ.
Хүүхдийн хүчиргээд газар авч байна. Энэ миний зэгцэл. Эрхэм мэрэггүй сайдаа. Зөв үү? За тэгээд одоо эдгээр нөхдүүдийн лоозинг өөрөөсөө мөнгө гаргаад хэвлэлчлээ. Энд чинь усан тааны зардал гэдээ гаргацсан байсан те. Энэ 20 литр ус аваад ирээрээ манайхаа. Энэ хулгайч нар чинь ингээд төрийн зардлаар хараа. Ус ундаа шаацсан байгаа шүү дээ. Ямар юм бэ? Хаана байлаа? Бага. Хуулийн зөвлөх үйлчилгээ 100 сая. Энэ хараа. Энэ одоо нэг мундаг дарга гэсэн шүү тараа. Тэ мундаг дарга. Тэр хараа. Ингээд энэ хараа давхар ийм цалинтай. Усундаанагын зардлаа байна. За энэ хулгайчуудыг маргааш шишиж зайлуулна зөө. Зайлуулна. Зайлуулна мар хулгайчуудыг. За дөрөв баяртай. Хараад даваар нүдэн түүтийн. За айгу атсаа. Чи амьдрал үзээгүй чацсан минь заяа. Чи амьдрал үзээгүй аа. Ядаад нэг ахшиг компани байгуулаад цалин тавьж үзээд татвар төлөө сурчих. Чи зүгээр татвар төлөгч төсөлд орох хүмүүстэй мөнгийг шааж байгаа шүү. Жавхлан сангас сайдаа. Ой. Таны нэрийг өрөөх томорж ийн гэсэн. Бям цогтмогтыг бол бям цогттой ярьж асуудал шийдтий. Их том байна гэсэн аа. Хооломоолоо шахаад чи одоо энэ дарга нарын нэг лалрын зангийн дуурах юм. Чацсан минь аа. Ой. Чи иргэдтэйгээ адилхан энгийн даруухан байл та. Хотлоо зангаагаал золбин чацсан хараарай. Хар. Хаш 35 саяын цалинтай хийцгүй уулгач. Нэг тэрбум төгрөгийн карт зүгээр халаасандаа халааслаа явж байгаа. Тэрүүгээр ингээд зураад баарн дарих угаад явчих. Ойлгомжтой. АТГ-г энийг шалгах заяа. Намайг зүгээр хөх хотод орчуулагч авсан гэдэг ш шорон шааж байгаа шүү дээ. Тэгсэн энэ хөөрнүүд нь хуулийн зөвлөх 50 сая. Адилхан шорон шаанаа барьсан. АТГ-ийн гадаа майхан барьж суулт зарлал нь явна да. Улгачууд би зүгээр энэ зардлууд нь бүгд байгаа л да энэ чаа. Дээр нөгөө шидэн цог аваад ирсэн шүү дээ энд. Бүгд байгаа шүү дээ тий. Хараа да. Бүгд байгаа. Усундааны зардлыг хэмнээ бичээгүй юм уу? Манайхан хэвлэегүй юм бах та. Ага маргааш хэвлээд очно. Энийг бариад очно. Энэ хараа бүх зардлууд шилэн дасан баримттайгаа байж байна. За бүтэр баяртай. Дракуудыг маргааш нас эхлээд датан болгоно. Дүүнэр ирж нэгдэж байна. За ирж хоош эмчнэр багш нараа. Хей. Зав заагаараа хүрээд ир 754 төгрөг хэмнэхэд та нарын залин ангалтай шийдэхээр байна. За нийлээрээ манайхаа. За дөрөв баяртай.